Сүнсэн биеэр физик биеэс гарахтай холбоотой нэг суур гол ойлголт гэхээр мөнгө утас гэдэг нэг концепт. Энэ болохоор одоо физик биеийг астрал биетэй холбож идэг энергийн холбоос уяа гэхэд ер нь бол болно. Өөрөөр хэлбэл астрал биеэс ирж байгаа одоо нэг энерги физик биед холбогдож байгаа тийм нэг холбоос гэж ойлгож байна. Тэгэд энэ ямар чухал үүрэгтэй вэ гэхээр ерөнхийдөө физик биеийг амьд байлгаж идэг зүйл нь баг энэ мөнгө утасны тусламжтайгаар бийж идэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо сүнсээрээ физик биеэс гараад явчлаа гэхэд физик бие өвчтгүй юм шүү гэд нэг confusion асуулт гарч ирдэг. Одоо нэг ирэлцээ. Тэгтэл одоо физик биеийг ингээд нэг хүлчгүй тэтгэжидэг зүйл нь болохоор энэ астрал биеэс ирж байгаа энерги гэсэн үг. Мөнгө утсаар дамжаад. Тэгээд мөнгө утасны бас нэг давуу тал нь гэхээр одоо физик биеэс астрал бие гараад одоо астрал ертөнцид маш хол ингээд аяллаач гэсэн буцаагаад энэ мөнгө утасныхаа тусламжтайгаар буцаагаад татагдаад биедээ орох боломжтой. Өөрөөр хэлбэл нэг ёсны тийм safety mechanism гэсэн үг. Хамгаалтын механизм. Өөрөөр астрал ертөнцид ямар нэг тийм аюултай нөхцөл байдалд орлоо гэхэд буцаагаад бид нэр бие рүүгээ татагдаад орох тийм нэг боломжтой гэсэн. Өөрөөр бас нэг тохиолдол бас нэг өөр зүйл гэхээр одоо бид нэр астрал ертөнцид төөрөхгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар одоо нэг маш хол аяллаад буцаад бие олохгүй яах вэ гэдэг асуултыг шийдэж идэг зүйл нь өөрөө энэ мөнгө утас болж таарч байгаа. Тэгээд одоо нэг дээр үеийн нэг Геркулес гэдэг үйлдэнгээ үзчихсэн бол нэг 3 шулам нэг утсыг хайчирцсан таслахж байгаа тийм нэг зүйл яг тэр хүлд анимашн дээр гардаг. Тэрийг санаж байгаа бол ерөнхийдөө хэрвээ энэ мөнгө утас тасарлаа бол ерөнхийдөө үхэл гэдэг процесс болж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл яг байгалаараа жамснороо үхэл тохиолдлоо гэхэд одоо энэ мөнгө утас тасарлаа гэдэг нь буцаагаад ямар нэг байдлаар физик биетэй сүнс холбоогүй болж байгаа гэсэн үг болж таарч байна. Тэгэхээр энэ мөнгө утас гэдэг болохоор бас нэлээд чухал зүйл болж байгаа. Тэгээд мөнгө утастай холбоотой бас нэг ойлголт гэхээр etheric body буюу одоо монголоор эфир бие гэж яриад байдаг. Гэхдээ etheric body гэдэг англи нэршлэр нь ярьчвал амар баг. Ерөнхийдөө физик биетэй хамт байж идэг нэг одоо нэг баг жижиг хальсан бүрхүүл гэхэд баг болно. Өөрөөр хэлбэл одоо нэг физик бие өглөөхэд физик биетэй дагаад нэг 49 хоногийн дотор бас энэ etheric body бас яг өгч идэг. Тэгэхээр баг физик биеийн нэг салшгүй нэг хэсэг болж идэг. Тэгээд физик биеийн одоо энергийг одоо нэг астрал биеэс ирсэн энергийг одоо зохицуулж идэг хэсэг нь өөрөө энэ etheric body буюу энэ монголоор болохоор амин бие гэж яриад байдаг. Vital body гэдэг бас нэг өөр нэршил нь. Тэгэхээр бараг энэ физик биеийн нэг хэсэг гэж үүдэг. Гэхдээ бас яг энергийн биетэй ерөнхийдөө энергийн биетэй холбогдож байгаа нэг зүйл. Энийг etheric body-г яагаад ярьж байгаа гэхээр ерөнхийдөө нэг
физик биеийн тэтгэж байгаа энергийн фреквенси давтамж нь өөрөө одоо нэг нэлээд денс буюу болж ирж яг физикал төвшөнд ажиллах боломжтой болж байгаа. Тэнгүүд astral body, physical body хоёрын завсар нэг тийм нэг дамжуулах өөрөлдвөл нэг одоо нэг физик биеийн хүлээж авах боломжтой хэлбэрт шилжүүлдэг хэсэг нь баг энэ этерик body болчихж байгаа. Буцаагаад бас яг нэг физик биеэс ирж байгаа энергийг этерик body одоо давтамжийн хэсгээд астрал body руу дамжуулж байгаа. Тэгэхээр энэ бас нэг тийм нэг завсрын нэг бас нэг чухал бүтэн бүрхүүл бий биш. Гэхдээ нэг чухал бас энергийн бий гэж ярьж болох. Хагас энергийн бий гэх юм уу. Өөрөөр хэлбэл яг нэг амьдралын хугацаагаар нь ярих юм бол этерик body ч өөрөө нэг физик бий өглөө бол дагаад 49 хоногийн дотроо баг буцаагаад нэг сарнижидэг бий болохоор бас бүтэн энергийн бий гэж бас хэлж болохгүй юм шиг байна. Яагаад бүтэн энергийн бий гэдэг байгаа нь болохоор одоо жишээ нь физик бий болохоор нэг 80-аас 70-80 жил настай гэхээр астрал бодиг болохоор 800-аас 1000 жилийн настай гэдэг юм лээ. Тэгээд casual body болохоор casual body 3000 жилийн настай үл бүрийн биег. Тэгээд mental body болохоор 3 сая жилийн настай. Ямар ч байсан нэг тийм юу н одоо нэг энергийн биеүүдийн нас нь арай урт болчихж байгаа болохоор яг этерик body болохоор бас яг физик бүтэн энергийн бий гэж хэлж болохгүй юм шиг. Өөрөөр хэлбэл яг physical bodyтай хамт давхар одоо нэг дагаад үхдэг бий болохоор. Тэгээд энэ бас нэг тийм миний яг нэг тийм experience тийм одоо энэ нэг тийм техник YouTube-ийн нэг astral experience-тэй холбоотой юм ярьдаг нэг channel дээрээс нэг залуугийн ярьж байгаагаас санаа аваад яг тэр техникийг хэрэгжүүлэх гэж үзсэн нэг зүйл болохоор яг нэг энергийн бие мэдрэгдээ салахад бэлэн болоод физик бие салахад бэлэн болоод ирэнгүүт нэг энерги хөрөлцөхгүй байх юм бол нэг астрал бие рүүгээ физикл биеэсээ ингээд нэг амьсгал авч байгаа юм шиг татаад этерик буюу одоо нэг энерги астрал бие рүүгээ татаж авч чадах юм бол бас илүү нэг амархан ингээд нэг салах одоо энергитэй болчдөг гэдэг. Тэр болохоор яг нэг team experience би яг салах гад эренгүүтээ яг амьсгал авч байгаа юм шиг физик биеэсээ энерги татаж авчираад астрал бие дээрээ авчирнгууд би өөрөө нэг салж чадахгүй биеэс гарч чадахгүйсэн гинт нэг биеэс хөөрөөд гараад ирж байгаа тийм нэг experience үзсэн. Тэгэхээр яг нэг мөнгө утсаар дамжуулаад энерги физик биеэс астрал бие рүү ингэж амьсгал авч байгаа татж байгаа юм шигээр энерги татж авчираад тэгээд илүү астрал бие одоо сэрэг conscious байдлаар ашиглах боломжтой болж байна. Тэгэхээр энэ бүх зүйл болохоор мөнгө утасны тусламжтайгаар ерөнхийдөө завсрын бас этерик биеийн тусламжтайгаар болж байгаа гэсэн үг.